Малан мологийн бэлгийн багцыг задлж үзэж. За юу байгаа юм бол? За өнөөдөр бид хоёр малан мологийн бэлгийн багцыг задлж үзэх гэж байна. За ээжгүй хоёр гоё энэ малан мологийн бүтээгдэхүүнүүдийг unboxing хийж үзэх үү? Тэгье. За минийхөө задлаарай. Дотор нь юу вэ үзэх үү? Үзье. За. Вау. Юу? Бактери хэсэг гарын сав биш. Тийм ээ. Чи гараа гоох дуртай юу? Дуртай. Чи мэдхүү малан молоо? Малан мэднэ. Харж ийсэн уу? Аха. Би шинэ сав. За минийхөө одоо гремикс ах шиг unboxing хийж үзүүлэх нь шүү дээ. Энэ болохоор усанд орсны дараа, нүүр гараа угаасны дараа нүүрэндээ болон биендээ түрхдэг чигшүүлэгч тос байна. Бүгдээрээ эко бүтээгдэхүүн юм байна. За ээж нь хүүтэйгээ бяцхан туршилт хийж үзье. Энэ гоё малан мологийн савнгаар хоёлаа биеийн шингэн савнгаар гараа угааж үзье. Ер нь миний үгийн хэрэгэлдэг арьс арчилгааны одоо гарын шингэн савнгаас ямар байна? Чи зөөлхөн байна уу? Ямар байна хэлээд өгөрөө за. Ер нь одоо том хүний савн шампунаар хэрэглэж болохгүй гэсэн үг. Хүүхдийн арьсыг хуурайшуулна, гэмтээдэг байхгүй минийхөө. Хүүхдийн арьс арчилгаан чинь одоо парабен гэдэг ийм химийн орц найрлагагүй бүтээгдэхүүн хэрэглэж байгаа хэрэгтэй байхгүй юу? Парабен гэдэг чинь одоо ер нь бол нөгөө энэ бүтээгдэхүүнүүдийг удаан хадгалах тийм химийн бодис гэдэг байхгүй юу? Тэгэхээр тэр химийн бодисыг ашиглаагүй бүтээгдэхүүн хэрэглэх юм бол хоёулын гар чинь үргэлж зөөлөн хөөрхөн булбраа юм царилэг болох нь штэ. Миний үчин царилэг болол яах вэ? Царайлаг болол тэгэл октод арасгүй штт. Арасгүй штт тийм ээ. За хоёулаа гараа угааж үзэх үү? Тэгээ. За. Гараа авсан тэглээд дүрээ. За. Вау. Гоё нөгөөс нь. За ингээд алгаа үрлээ. Дараа нь хоёр гарынхаа салаагаар тэгээд гартлаа. Хоёр гартлаа угаалаа. Тэгээд хумсныхаа завсар хэрнүүдээ угаацгаая. Яа энэ хорхоонуудыг стенэр энэ хөөрсөөр байхгүй болгоцгаая. Нөгөө гараа. Гэхдээ хоёулаа хурдан угаахгүй тул бүрсүүдрийн дуд болох. Тэгээд маш муухай хорхоонуудыг алга болгоё те бактери. Төрсөн өдрийн минь төрхий. Төрсөн өдрийн минь төрхий. За одоо энэ хөөсөө цэвэрлээд гараа усандаа дүрээд угаагаарай. Нэг нэгээр нь бүх хуруунуудаа угаацсан тийм үү? Тий. Ариун цэврийн өрөө орчоод гадаад сургуульдаа явчаад болон гадаад тоглолцоод тэгээ гараа бохир болсон үед болгон дуугаагаад ингэн бол гэр бүлийнхээ хайртай хүмүүсээ бактериас хамгаалаад энэ нь эрүүл мэндэд нь хэрэгтэй маш зөв дадал болох нь тийм үү? Тий. За наадах чи юу вэ? Тайлбарлаад өгч хүүхдүүдэд. За энэ нөгөө шүд торлолтоос сэргээл шүдний ийм хөөрхөн хүүхдүүдэд зориулсан юм шиг. шүдээ явахгүй л шүдэн бохирдод гэд шүдэн өдөн. Өвдөн. За миний хоёлаа энэ вэ? Усанд орсны дараа биеийн чигшүүлэгч цосыг хэрэглэж үзье. За чи хэрэглээд үзтээ ямар вэ? Нөө гараа сайн тосолж. Хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүн, зориултын бүтээгдэхүүн чинь ийм гоё зөөлөн бүтэцтэй хэрэглэхэд гоё таатай байдаг байх нь шүү дээ. Хүн ер нь төрсэн цагаас ахуулаад арьсаа арчлах хэрэгтэй байх нь шүү дээ. Усанд орохдоо зориултын бүтээгдэхүүн, савн шампуныг хэрэглээд уснаас гарч ирээд гоё чигшүүлэх тоснуудаа түрхээд за тэгээ гадагшаа гаргаж байгаа бол юу түрхэх хэрэгтэй лээ? Гадаагаар гаргаж байгаа тэгэл тосоо түрхэх. Нарны тосоо түрхэх хэрэгтэй тий. Хэрвээ энэ арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг хэрэглүүл минийхүү ямар болох вэ? Царайлаг бол. Царайлаг болоод яах ч вэ? Царайлаг юмч болно. За амжилт хүсье бүрхэн царайлаг мундаг юм чалгана шүү. Ярай хүүхдийн анхны бэлэг Малан моло үндэсний брэнд.